За сайхан амарцгаас нөө өглөөний мэндэ. За хамтдаа үгийн цагаан төлөө залбирцгаая. Агуу гүшт эзэн бурхан минь энэ өглөөний үгийн цагийг та удирдаарай. Та бид нартай хамт байгаарай. Бүхий зүйлийг таньдаа даатгаж таны хайртай хүү Иесусийн нэрээр гойн залбирлаа. Амен. За өнөөдөр хамтдаа сургаалт үгс 3:21-с 35 дугаар ишлэлийг хуваацъя. За би эндээс дуудъя. Хүмүн саруул ухаан хийгээд хянамгай чанарыг сахиж энэ бүхнийг нүднээсээ бүү салга. Тэг хаваас ахуй бид чинь ам хүзүүнд чинь гоёл болноо. Эдгээр нь замаараа чи аюулгүй алхах хагаад хөл чинь бүдрэхгүй хажуулах үедээс чи үл айх. Хэвтэх үедээс зүүд нойр чинь сайхан байх. Гинтийн аимшигаш тэр гин буруутнуудыг зохих хөнөөлөөс бүү. Эзэн чамд эрд зориг болж хөдийг чинь занганд баригдахаас хамгаална. Хийх хүч гарт чинь байхаваас хүртэл зөх хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз. Өөр чинь байхаваас хөрштөө яв дараа ир маргааш би өгье гэж бүү хэл. Хажууд чинь амгалан амьдарч байхад хөршийнхөө эсрэг хорон муу бүү сэд. Хүн чамд хор учруулаагүй аваас шалтгаангүйгээр түүнтэй бүү маргалд. Хүчрхийлэгч хүнд бүү атаарах. Ямар замыг нь бүү сонго. Бусрамг нэг нь эзэн жигшил. Жигч шудраг нэгэнтэй түүнийг андлал. Буруутын гэр дээр эзний хараал буух. Зөвтийн оромжин дээр түүний ерөөл орших. Дохуурагчдыг тэр дохуурдаг атлаа. Дарууд нэгүсэл үзүүлдэг. Мэргэд алдар нэрийг өвлөх атал. Мулгуйчууд ичгүүрийг овоолох. Амен. За тэгээ мэргэн ухаанаар амьдрах ерөөлтэй зам гэж гарчиглаад тэгээ өнөөдрийн үгийг хамтдаа хуваалцъя. За сургаалт үгс 3:21-с 35 дугаар ишлэлээс дурдлаа. За тэгээ итгэгч хүний амьдрал зөвхөн итгэлээр эхэлдэг үү? Харин өдөр тутмын амьдралдаа мэрэгэн ухаанаар алхах ёстой гэдгийг бид нарт бас сануулж байна. Тэгээ энэ сургаалт зөвлөлөөр Бурхны ухаанаар, мэрэгэн ухаанаар амьдрах хүний ерөөлтэй амьдрал бас тэр хамгаалттай зам амар тайван сэтгэлийг бол тодорхой харуулж байна. За тэгээд мэрэгэн ухааныг бүү алдаарай гэж 21-с 22 дугаар ишлэлд өгүүлж байна. За Бурхны мэрэгэн ухаан бол итгэж та бидний үнэт эрдэнэ юм аа. За мэрэгэн ухаан бол амьдралын чимэг. За тэгээ аливаа зөв шийдвэрийн үндэс нь болж идэг. Та тэгээ итгэж бидний бас сүнсний тэр эрүүл амьдралд бол нөлөөлж идэг юм. За 23-аас 24 дугаар ишлэлдэр амар тайван замаар алхаа гэж бид нарт уриалж байна. Чи замаараа аюулгүй явж хөл чинь бүдрэхгүй гэж. За Бурхны ухаанд итгэгч хүний зам ямагт хамгаалттай байдаг. Бурхан биднийг бол хамгаалдаг. Айдсаас ангид амьдралыг өгдөг. Тэгээ амар тайвныг бид нарт бол ерөөл болгон өгч байдаг юм аа. За
25-аас 26 дугаар ишлэл эзэнт найдсан итгэлтэй амьдралын тухай бас үлж байна. Гэнт ирэх тэр айдсаас бүү ай. Эзэн бол бидний найдвар ба хамгаалалт юм а гэдгийг улам харуулж өгч байна. За айдас бол итгэлийг бол сулруулж идэг. Харин бурхан бол хамгаалагч. За тэгэхээр бидний итгэл бол аливаа тайвширлын их болгон болж байдаг юм аа. За 27-оос 28 дугаар ишлэлд сайн үйлсийг хойшлуулахгүй байх талаар биднэрт тусэлж өгч байна. Тэгээд сайн үйлсийг үлдэхээсээ бүү татгалзаа гэсэн. Тэгээ итгэгч та бидний хувьд бусдад сайн сайхныг бол хойшлуулшгүйгээр үлддэг байх ёстойг бас хэлж байна. Тэгээ сайн үйлс бол аливаа итгэлийн үндэс үр жимс нь болж идэг. Сайн үйлсээр дамжуулан Бурхны хайр илэрч харагдаж байдаг. Тэгээ бидний энэ хүү үйлчлэлээр дамжуулан Христийн зан чанар илэрч байдаг юм аа. За тэгээ бас 29-оос 30 дугаар ишлэлээр дамжуулан биднэрт эзэн хөрштөөгөө эвтэй байх талаар хэлж байна. Тэгээ хөршийнхөө эсрэг мууг бүү бод гэсэн. Тэгээ Бурхны хүүхдүүд та бид нар амар тайван харилцаанд бол дуудагдсан хүмүүс юм аа. Тэгээ та бид нар бол хоорондоо эв нэгдэлтэй нэгээ ерөөж амьдрдаг ерөөлийн хүмүүс юм аа. Тэгээ та бидний амьдралд Бурхны хайр үргэлж байж хайр амьдралыг бол үргэлж босон байгуул бүтээж идэг юм аа. Тэгээ энэ агуу Бурхны хайраар бие биеэ ерөөж бие биендээ эвтэй найртай байхыг өнөөдөр бид нарт уриалж байна. Тэгээ альва зөрчил хэл ам муу бүхнээс хол байхыг бас биднэрт анхааруулж байна. Тэгээ зөрчил бол амьдралыг бол эвдэж байдаг. Тэгээ ийм зөрчил бүхнээс бид нарыг хол байж харин эв найрамдалтай Бурхны хүүхдүүд амар тайван дээр харилцаанд дуудагдсан гэдгээ санаж амьдрахыг өнөөдөр сануулж биднэрт аливаа тэр хүний буруу замаас зайлсхийж амьдрахыг бас 31-ээс 32 дугаар ишлэлд үчирхийлэгчд бүү атаарах гэж хэлсэн. Тэгээ буруу замаар амжилтанд бол хүрсэн хүн бол жинхэнэ ерөөлийг бол авч чаддгүй. Ерөөлтэй амьдрал байдгүй. Буруу замаар амжилтанд хүрсэн олон жишээнүүд эцэстээ яддаг. Муу зүйлдэл буруу үр дагавруудыг дагуулсан байдгийг бид нар амьдралаасаа олж мэдэрч яадаг. Тэгэхээр бид нар буруу зүйлсээс зайлсхийж ариун тэр амьдрал үн цэнтэй зөв амьдралыг сонгож амьдрахыг Бурхан биднэрт зааж өгдөг. Тэгээ Бурханд таалагдах тэр замаар амьдрцгаая. Төр зуурын агшнаас татгалзаж явах хэрэгтэй. Буруу зүйлүүдээс. За ингэснээр бид нар бол Бурханы тэр зөв замаар Бурханы ерөөлөөр сайн сайхан амьдрах болно гэдгийг хэлж байна. За 33-аас 35 дугаар ишлэлд даруу хүний ерөөлийн тухай бид нар сануулж хэлж байна. За Бурхан бол бардам хүнийг бол эсэргүүцэж даруу хүнд бол ивэл хайрладаг. Тэгээд даруу зам бол Бурханд бол таалагдж яадаг. Даруу хүнийг Бурхан өөрөө өргөмжөдөг. Таас мэрэгэн хүн хүндлийг хүлээж амьдрдаг юм аа. За тэгээ сургаалт төгс 3:21-ээс 25 дугаар ишлэл бол
итгэж хүний та бидний амьдралын тэр бодит замын зураглалыг бол харуулж байна. Тэгээ мэрэгэн ухааныг баримталж эзэнд итгэж бусдад одоо сайн сайхныг үйлдэж даруй байдлаар алхах юм бол Бурхны өрөөд биднийг дагнаа. Амен. За тэгээд энэ 5 өдрийн турш хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээ та бүгдийг эзэн Бурхан эвээх болтугай. Тэгээ хамтдаа залбирцгаая. Эзэн минь ээ, та бидэнд мэрэгэн ухаанаар амьдрах зүрх сэтгэлийг өгөөч. Айдсаас ангид сайн сайхныг хойшлуулахгүйгээр даруй байдлаар алхахад минь туслаач. Өдөр бүр Бурхны хүслийн дагуу амьдрахыг бид хүсэж байна. Тэгээ Иесусийн нэрээр залбирлаа. Амен. Эзэн эвээх болтугай.